За та бүхэндээ Монголын борцгод овгийн түүх гэсэн номыг тэлж болж байна. За энийг бол одоо харчны бол одоо ломи тайжул бичсэн. За чин улсын үед бичсэн бүтөөлөө. Зөгөөд бол одоо борцгод овгийн түүх хэвлэх нэрлэг бичсэн. Одоо хүртэл Монгол түүхийн тулгуур бичих юм бол одоо нэг чухал ном нь болоод байх. За зөвхөн Монголын борцгод овгоо бол бүгдөө мэдж जैन богц Чингис хааны бол овгштай. За зөнгөд орчмын 800 жилийн дотор монголчуудын бол одоо түүх бүлгэр борцгон аймгаар бол нурууталж одоо бичигдсэн бүтөөгсөн түүхөө гэж ойлгож болно. Одоо борцгон овготны түүхийн ингээ сайхан ойлгоод ирэх үед бол дараа одоо манай монголчуудын орчмын 800 жилийн туршид одоо нэг түүх хэвлэх төлөв ярих болно. За зөвхөн энэ номын ад яваарэ. 저거 одоо биас үрийн жахтай хэлдэг. За манай овго аймаг монголчууд бас одоо янда цаг үеийндагаа бас дээрээч хүн байна. Гэвч одоо яад дээрэтхор ботход борцгод аймаг нь одоо бүү дээрээч да төсч да гэж хэлдэг. За учир нь яанаг бол нуруу болсон ууштай. Тэгэхээр борцгод овгийн түүхээ ойлгоорой. Гэхдээ гацхан борцгод овгот биш бүх монголчууд ойлгоох ёстой. Энэ бол одоо орчмын одоо 800 жилийн түүх юм бол нуруу өтер байна.